Тэгээд бас жуулчдыг бас маш ихээр татсан юм байна. За ингээд Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоор бүгдээрээ хамт аялцгаая. За манай онгоц замдаа жоохон саатаад 2-3 цаг хүлээлгсэн. За би энэ чи өөр ядарсан. За тэгээд хүлээлгсэн гээ бид нэрд 20,000 вон купон өгсөн. Тэгээд бас зэрэгээрээ юм чихэрнүүд авчлаа. За ингээд өгсөн хүлээсэн газараа ирлээ. За манай буудлын цонхоор ингэж харагдаж байна. За одоо бүгдээрээ гоё өглөөний цайгаа ууя. За эднийх болохоор буфеттэй болохоор айгүй амар эс яг өөрийнхөө идэх юмнуудыг сонгоод авчин. Тэгээ дээрээс нь панкейк хийх бас бэлдээ центр бүгдийн бэлдээд өгсөн байлээ. Тэгээ тэрнээс айгүй амар санагцсан. Өөрөө яг шинээр нь гоё хийгээд идчихнэ. За нэг иймэрхүү басан байна өглөөний цай. За өнөөдөр Сан Франциско хотын заавал очих ёстой гоё алдартай газруудаар нь очиж үзнэ. Эхлээд даунтаунаар нь ороод тэгээд Golden Gate гэдэг гүүр дээр нь очоод бас нэлийн хэдэн газруудаа зармийнх нь нэрийг би марчихлаа. Тэгээд би Монгол хувцас бас өмссөн байгаа. Тэгсэн чинь нар тусаад харагддаггүй. За бууж гоё харагдана. За би одоо Сан Францискогийн даунтаунд нь ирсэн байна. Яг энэ голоор харагдаж байгаа Paul Street гэдэг юм гудамж байд юм байна. Энэгээр нь бас юм хаалгагүй трен явдаг. Энэ трен болохоор бас Сан Францискогийн нүүр царай бас ийм гоё трен байгаа. Тэгээд бас жуулчдыг бас маш ихээр татд юм байна. Тэгээд би бас ямар ч гэсэн сууж үзье гэж бодож байна. Тэр байж тээ. За энэ хүү Cable Car нэртэй нийтийн тээврийн хэрэгсэл нь бүр 19-р зууны үеэс ашиглагдаж ирсэн юм байна. За тэгэхээр энд зөвхөн энэ Сан Францискод л сууж үзэх боломжтой ийм нийтийн тээврийн хэрэгсэл юм байна. За одоо трендээ ороод ирсэн. Хөдөлгөж чинь. Гэтэ энэ загвар маврын бүр амар гоё юм байна. Нэг амар гоё эртний айгуу гоё тренд вэ. Тэгээ манай трен айгуу гоё юм байна. Өнгөнөөс айгуу таалагдлаа. Энэс ногоон хүрэн гээд янз янзын өнгөөчтэй байд юм байна. Одоо ингэ тэр чигтээ задгай хаалгагүй. Ингээ босож болно. Сайн байраад. Гэтэ тийм амар хурдтай явдггүй юм байна. Ер нь гайгүй юм байна. Оройн хоолыг идгээд гоё ресторанд ороод ирсэн байна. Эдний харин дотоод тогтчлт нь амар гоё юм байна. Тэгээ би юм гэрэлцэн чикен захиалчлаа. За тэгээд бас энэ талхан дагны маслаа бас ингэж хийвэл бас айлгууд юм байна. За чикнийг одоо амсаж үзээ амар гоё амттай харагч. Энэ ресторанынхаа нэрийн коктейл. Тэгээд нэр нь болохоор Golden Gate гэдэг нэртэй. Тэгээд би болохоор бодохдоо бас гоё улаан хүрэн ирэх ах гэж бодоод яа нэг гүүрнийхээ өнгөтэй ижилхэн байх гэсэн чинь ийм ногоон өнгөтэй, шар ногоон өнгөтэй юм байна. Өстө сони юм байна. Нэр сони байна. Би нэг Golden Gate мингүүд нь бүр амар гоё хүрэн өнгөтэй аюу тийм гоё төсөөлсөн байсан юм болов. Энийг бас тийш үзье. Тэ би уудгүй шүү. Энд ч яг спрайт юм аа шээ. Тэг ямар ч байсан. Хоолны аюу гоё амттай байна. Тэг орчин нь амар гоё юм байна. За энэ гэр хэм бол гоё. Энэ ресторан дээрээ. За дараагийн очих ёстой газар бол 92 жилийн өмнө баригдсан дэлхийд хамгийн анхны дүүжин гүр гэдгээрээ алдартай ийм гүр байна. За бид нар одоо алдарт Golden Gate гүрний гадаа ирсэн байна. Тэгээд тэнцээ
бас танилцуулах нь байгаа маань хаалган дээр нь тэгээд яаж үүссэн түүхтэнд бүгдээрээ бас танилцъя. Тэгээд би сая энэ чинь нэг юм хөөрхөн нэг юм 2 хүний суудалтай жижигэн хүүхдийн машин шиг нэг хөөрх юм харсан. Энд дотроо унж болдог гинэ. Тэрийг бас бүгэлж болдсон байна уу? Бүгдээрээ харцгаая. За. Би гүрлэгөө явд бас унаад явж олно юм гэж үзэж. Зүр хот дотроо унж болдог гинэ. Ихтэй явах хөрхийн тий. Энэ шууд одоо ингэ суучлахгүй юу? За, цогцохгүй. За тэгээд гой сонирхолтой сувенирүүд, подолкнууд, малгай гэд янз бүрийн гой юмнууд байна. За, яхоо. За энэ нөгөө далайн хажууд байдаг болохоор айгүй хүчтэй салхитай байд юм байна. Тэгээд маш хүчтэй салхийг тесвэрлэж байдаг юм гүүр юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ яг мэдрэмжийг харуулсан юм байна. Энэ яг гарын алга нь хэр их одоо салхийг эсэргүүцэж байгааг одоо хүмүүс мэдрүүл гэж яг энэ хэсгийг ингэж хийсэн юм байна. За тэгээд энд болохоор яг ерөнхий схем нь байна. Энэ Golden Gate гүүрний яг ерөнхий анхных нь нэг юм схем зураг нь байна. За Golden Gate гүүрийг бүхлээр нь харъя гэх юм бол хэд хэдэн газар очиж харддаг юм бэлээ. Хотоос гүүрээрээ гараад хой талд нь байдаг уулан дээр гарч харах юм бол ерөнхийдөө бол гүүрийг тэр чигт нь харж болно. За цаг агаараа харж иж бас өдрөө сонгохгүй бол зарим үедээ битүү манантай болоод гүүр маань сайн харагддаггүй эсвэл маш их салхитай байдаг учраас уул руугаа гарахад жоохон хэцүү байдаг гэсэн шүү. Энд бас хүмүүс оймоос төлхүүр гээд янз янзын юмнууд ингээд өлгцсөн байсан. Тэгээ би яра оймсод хайлт юм гэсний болчлоо. Ваа, эмсүртэй. За энэ чи хүмүүс гарах гадаас ойчролд юм биш үү? Энэ миний ингээд цогсон юм харуул та. За одоо ингээд зигзаг гээд мошгорлцсон зам дээр нь ирсэн байна. Гэтэ яг мошгорлдож бол харагдахгүй байна. Зурган дээр гэнэ амар гоё харагдчихсан чи. За ямар ч юм энэ дээрээс амар гоё харагдд юм байна. Тэг би яг жинхэнэ зургийг яг энэ доор оруулж яваг. Ингэж харагдах. Ёстой боловч байх ба. За Cheesecake Factory гэдэг олон улсын сүлжээ ресторан байдаг. За тэнцэн бид нар cheesecake идэж үзээд байна. За энэ болохоор strawberry тэнэн. За тэгээ бүгдээрээ гоё шөнийн Сан Францискотой танилцъя. За шөнө тэгээд барилгынх нь бүх гэрлүүд нь хасаад маш гоё үзэгсэлэнтэй болдгийм байлээ. За мэдээж дараагийн заавал очиж үзэх ёстой газар бол Chinatown. За энтхийн Chinatown маш гоё том. Тэгээ заавал очиж үзэх ёстой гэд хүмүүст нэлийн тэгдэм билээ. Тэгээд энд ерөнхийдөө бол маш их Азууд амьдардаг. За тэгээд дэлгүүрт бол ерөөсөө байхгүй лээ. За матчатай кофе болон айс кремээр айгүй алдартай нэг кафе байгаа. За энийг бас заавал амсаж үзээрэй. Маш гоё амттай юм байлээ. Ресторанд ороод ирсэн байна. Энтхийн нэрээ зөөгч нээр хөөрхөн зөө. Зөөгч хийсээ. Роптын зөөгчтэй юм байна. За ирчлээ. Вау. Хасан биш. Түрүү Эрдэнэсээ унгаачлаа. За энтхийн нэг юм гэвэл манай Улаанбаатартай адилхан ерөнхийдөө бол уул хархаг уулан дээрээ ингээд баашингаа барьцсан гэж байд юм байна. Гэхдээ нэг гоё юм төвчрөлгүй уулаа ингээд сайхан нэвтлээд юм нөхөн гарц
ингээ хийцэн байсан. Тэгээ манайхоос ингэж болох л байх гэж бодох юм. За одоо кино театрт нь кино үзгээ явж гин. За энэ хоёрынхаа буйнаас зөндөө сайхан газар үзээд гэртэн амьдраад явж гин да. За энэ дэргэд манайхаа бас заавал энэ шүлийг амсаж үзээрэй. Энэ болохоор бас Сан Францискогийн нэрийн шүл нь. За тэгээд талхан дотор ингээд гоё шүл хийцэн bread soup гэдэг нэртэй ийм гоё шүл агаа. За дараагийн хоол бол мэдээж бургер. Тэгээ Америкчууд ер нь бол бургерээрээ алдартай штэ тий. Дандаа ингээд бургер, french fries гэл. Гэтэ энэ хоолны порцнууд нь амар хэм билээ. Тэгээ би лав барахгүй юм билээ. За та бүхэн маань Америкийн нэгдсэн улс руу аялахаар, сурахаар төлөвлөж байгаа бол дараагийн влогийг заавал үзээрэй. Тэгээд цаг тухайд нь влогоо үзхийг хүсвэл мэдээж subscribe дараарай. За баярлалаа.